өөрийн туяа амтлагтаа хийлж дуучин. Хамгийн анх яг мэдэж эхэлсэн яг тэр өдрийн амар сайн санаж байна. Би яг өөрийн туяаг студид дээр ихтэй яг өөрийн туяаг хамтлагтай ямар ч холбоогүйгээр студид дээр очих нэг ажил гараад. Тэгээд яг студид очиод хөөх ийм хамтлаг байд юм бэ. Айгуу гоё студид байсан байхгүй юу тухайд. Тэгээ харчаад одоо манай хамтлагийн баг ах яг студид дээр байж таарад. Тэгээ ерөнхийдөө энэ хамтлагийн тухай нэг юм ярилцаад өнгөрсөн тухай. Тэгээ тэрнээс нэг удалгүй байж итэл одоо өөрийн туяа хамтлагийн маань 50 жилийн концерт болох гэж байгаа гэд. Тэгээ тэр тоглолтод нь оркестрийн бүрэлдэхүүнд одоо хэлжээр оролцох одоо завшаан тохиосон. Тэгэж анх хамтлагтайгаа танилцчихсан. Тэгээд яг соёл урлагийн сургууль эстрадын дуучин мэрэгчлэр ороод яг суралцж байхад ой төгсөх курст яг очих маань яриад одоо хамтлагтаа дуучнаар бас орох тийм санал тавьсан. Тэгээд тэр маань маш их таалагдаад тэгээ бас дуртайгаар маш их баярлаж хүлээж авсан. Тэгээ одоо хамтлагтаа байж байгаа. Одоо болохоор 4 сарын 29-нд Монгол Бүх хуурмын манай хамтлагийн одоо яг тухайн цаг үеийн хуучны маш гоё юм уран бүтээлүүдээр хийж байгаа утгаараа маш юм бүх одоо уран бүтээлчдээс айгүй их юм хүч хөдөлмөр сэтгэл шаардсан маш том тоглолт болох гэж байгаа. За тэгээд энэ тоглолтод болохоор хийлчээс гадна яг дуучнаараа, гослол дуучнаараа бас оролцож байгаа болохоор маш их баяртай байгаа. Тэгээ айгүй юм сандралтай байгаа. Маш их хайртай уран бүтээл гэх юм бол Урсгал голын жаргахаа байна. Одоо миний яг дуулж байгаа Ууж юмын хорон гэд дуу байна. Тэгээд яг хийлийн аялгаураас гэх юм бол Ганх нүрийн аялгау бол маш их юм сэтгэл хөдлөгдөг ямар хамгийн хайртай зохиол байгаа. 4 сарын 29-нд болох гэж байгаа манай хамтлагийн эх орны өглөө тоглолтыг маань хүрэлцэн ирж үзээрэй гэж хүсэж байна. Тэгээд бидэнд та бүхэнд мартагдчихгүй нэгэн сайхан орой гэж хэлэх болно.